Ижил 30 ньютон жинтэй 2 бөмбөлгийг саунд хийсэн байна. Эдгээр биес тэнцвэрт байх ба 2 бөмбөлгийн геометр төвийг дайрсан шулуун хөвтэй тэнцвэртэй 45 градус онцөг үүсгэж байгаа юм байна. Бөмбөлгүүдийн харилцан үйлчлэлийн хүч Т олоо гэсэн байна. Энэ хоёрын харилцан үйлчлэлийг энд ингээд Т үсгээр тэмдэглэсэн байна шүү. Энэ бол Т, энэ бол Т. Савны хан ба ёроолын зүгээс бөмбөлгүүдэд үйлчлэх R3, R1, R2 хүчнүүдийг олооч гэсэн байна. Тухайн системийг дахиад зурж болно. Гэхдээ тус тусад нь салгаа зурчих. 2 бөмбөлгийг ингээд салгаа зурцсан гэсэн үг. Эхний бөмбөлөг маань энэ түүнийг 45 градусаар дайрч байгаа нэг ийм зураас дахиад нэг юм бөмбөлөг байна. Түүнийг дахиад 45 градусаар дайрч байгаа нэг юм зураас өвчин. За тэгвэл яг энэ шулуун дээр ямар хүч орших вэ? Өнөөх Т хүч маань харилцан үйлчлэлийн хүч маань оршин тэр нь тэдгэрийг Т гэчээ. Энэ болохоор доод талынх нь ногоон өнгөтэй бие, ногоон бие гэж бодчихъя. Түүний хөндийн төвөөс ихц доош байгаа. М живүүлчлэн тэр нь 30 ньютон юм байна. Энэний хөндийн төвөөс бас ихц доош байгаа эндээс гэсэн үг. Мөн м живүүлж үйлчлэн тэр нь бол бас дахиад 30 ньютон юм байна. Окей, өшөө ямар хүч үйлчлэх вэ гэсэн чинь энэний төвийг дайрах бас энэний төвийг дайрах нэг хэд хэдэн хүч үйлчлэн тэр маань нэгдүгээр энэ дээд талын биеийн хувьд гэх юм бол R3 гэсэн үг. Өөр ямар нэг хүч байхгүй. Доод талын биеийн хувьд гэх юм бол 2 хүч үйлчилж байна. Доороосоо за ингэж зурчвал ойлгохгүй болов. Доороосоо гэхдээ энэ шулууны дагуу шүү. R1 хүч үйлчилж байна. Зүүн гар талаасаа R2 хүч үйлчилж байна. За энэ хоёр системд тус тусад нь хүчнүүдээ хэдүүлээ бичих хэрэгтэй гэсэн үг. Хэдүүлээ ингэчээ. Энийг O1 гэчээ, энийг O2 төв гэчээ. O1 цэг, O2 цэгэ гэд үзчихье. Яг үнэндээ юу болсон бэ гэвэл энд нэг юм цэг байгаа. Энэ цэг дээр хэд хэдэн хүч үйлчилж байгаа гэж бодчихъя. O1 тухайлбал энд Т үйлчилж байгаа. Энд ийм хүч үйлчилж байгаа. Бас ихтэй шиг нэг юм сөрсөн ийм хүч үйлчилж байгаа. Тэрийг яаж зурх вэ? Тэрийг ингээд зурчих. Зүүн гар талаас нэг ийм хүч үйлчилж байгаа. Энэ O1 цэг. Энэ Т, энэ 30, энэ бол R1, энэ R2 юм байна. O1. O2 цэг дээр ямар хүч үйлчлэх вэ гэвэл O2 дээр ихц доош байгаа. 30 үйлчлэн. Энэ доороос ингээд баруун гар талаас нь дахиад нэг хүч үйлчлээ гэсэн санааг илэрхийлнэ. Ингээд автоматар өөрөө зурагдаад байна. R3 ингээд Т ингээд доошоо учаал гэсэн санааг илэрхийлнэ. Энэ 45 градус, энэ хоёрын хооронд 45 градус, өөрөөр хэлбэл энэ хоёрын хооронд 45 градус, мөн хаана 45 градус байгаа гэхээр энэ 45 градус байгаа. Тэгэхээр Т хүчийг хоёр задлчих болж энэ бүгдээрээ яаж хоёр задлах вэ гэхээр ингээд тэгээд ингээд задлчих болно гэсэн үг. Энэ 45 градус. Энэ Т cos 45 градус, энэ Т sin 45 градус. Энэ мөн дахиад задарна. Ийшээгээ Т sin 45 харин дээшээгээ Т cos 45 бол задарна. За арай шамбаарлалт болчихлоо. Гэхдээ ойлгосон баг гэж найдаа. Энэ хүчийг л ерөнхийдөө хоёр хуваагаад байна л гэж бүгд ойлгочих. Энэ дээр нь дахиад харуулчих. Ингээд ингэж хуваасан. Энэ доороос ирж байгаа Т хүчийг ингэж нэг хуваагаад мөн ихтэй шижигс ийм нэг хуваалттай явж байна гэж бүгд ойлгочих. Ийм нэг хуваалттай. Энэ нэг шамбаарлалт болсон хоёр зурган дээрээсээ бүгдээрээ X бол Y тэнхлэг дээрх хүчнүүдийг зурна гэсэн үг. За ингээд зурагт үзүүлсэнчлэн жаахан засаад зурчлаа багшин. За одоо бүгдээр хоёр системээ харж байгаа зурсан зургнуудаа харж байгаа. X болон Y тэнхлэг дээрх хүчнүүдийг нь бичээд тэгтээ тэнцвүүлье. Нэгдүгээр систем дээр энэ дээр гэсэн үг. X тэнхлэг дээр за X дээр юу болох вэ гэвэл нэг ийм болно. R2 T cos 45 тэр нь язгуудаар 2-ыг хуваах нь 2 T гэсэн үг. Y тэнхлэг дээр юу болох вэ? Y тэнхлэг дээр ийм болох нэ. T sin 45 язгуудаар 2-ыг хуваах нь 2 хасах нь 30 нэмэх нь R1 тэнцүү тэг болох нь. Хоёрдугаар систем дээр нэг ийм бичиж болж байна. Тэгвэл X дээр харах юм бол R3 шууд Т sin 45-таа тэнцэж байна. Y дээр нэг жоохон ардсан sin байгаа тийм. За тэр ардсан sin-ийг сайн харах хэрэгтэй. 30 тэнцүү Т cos 45 градус болох нь. Энэ дээрээс Т болж байна. Бүгдээрээ Т болох юм бол 30-ыг үржих нь 2 хуваах нь язгуудаар 2. Ягаад гэвэл 30-ыг cos-ноос 45 хувааж байгаа. Тэгэхээр 2-ын дээшээ гараад язгуудаар 2-ын доошоо бууж ирээд ингээд 30-ыг үржих нь язгуудаар 2 гэдэг маань эдгээр бөмбөлгнүүдийн хоорондын харилцан үйлчил буюу Т байх нэ. Энийг ашиглаад өөр юу болох вэ? Бүгдээрээ за R1, R2, R3-уудыг бүгдээрээ эхнээс нь олоод явуучих нь байна. Энэ R2-ыг шууд энэ дээр нь олчих. Язгуудаар 2-ыг үржих нь 2 Т. Ингээд энэ гурван хоорондоо хураагтаад 30 ньютон болох нь бол эндээс харагдаж байна. Энэ дээр бичиж явах шин R2 тэнцүү 30 ньютон Т тэнцүү 30 язгуудаар 2 ньютон.
R3-ыг олж ирж шүү дээ. R3 гэдэг бол Т синус 45. 30 язгууртаар 2 үржих нь син 45 дахиад нөгөөдөл чинь хураагдаад R3 гэдэг бол дахиад 30 ньютон гарах нэ. R1-ийг бол R1-т ямар нэгэн тэгштгэл байна уу? Энэ дээр шүү дээ. Хаана вэ гэсэн чинь энэ завсар ингээд жижигхэн хөвчүүлэгдсэн байна. Тэгвэл энд бичээ л дээ. Тэгвэл энэ бичиж 30 гарах нь хасах нь 30. Энэ дээрээс R1 болно. Тэнцүү тэг R1 гэдэг нь. За R1 гэдэг нь тэг бол болох учиргүй. За бидний газар алдсан байгаа. Тэр алдтайгаа олъё бүгдээр энэ тэгшгэлээ дахиад нэг харъя. Хасах 30 бол зөв доошоо. Харин энэ хасах язгууртаар 2-ыг хуваах нь 2 Т гэдэг нь урталтаа хасах тэмдэгтэй байгаа шүү. Ягаад гэвэл ихц доошоо харж байгаа учраас. Тэр нь энэ хүч гэсэн үг. Энэ Т синус 45 хүч гэсэн үг. Хасах тэмдэг авах нь хасах 30 хасах 30 R1 60 ньютон болж хариу гарах нэ. 9 10 11-ийг хийе бүгдээр. Хүчний эргүүлэх үйлчил гэж юу юм бэ? За, хүчний эргүүлэх үйлчил гэж момент буюу торкийг яриад байгаа. Альва зүйлийг эргүүлж байгаа хүчний үйлчиллийг л хэлнэ л гэд хариулчих болно. Хүчний эргүүлэх үйлчил ямар хэмжигдэхүүнээс хамаарах вэ? Торко бүгдээрээ саны мөрнөөс хамаардаг, хүчээс хамаардаг, эдгээрийн хоорондын өнцгөөс хамаарна. Ингээ бичиж болж байна. 11-ийг хий. Тэгвэл 2 м урт иштэй түлхүүр ийм үзүүрт перпендикуляр 5 ньютон хүч үйлчилний хүчний моментийг олоо гэсэн байна. Ийм тэнцүү. Нэг зүйлийг сануулхад цагийн зүүнний эсрэг бол эерэг тэмдэгтэй, цагийн зүүнний дагуу бол сөрөг тэмдэгт авъя гэж төгссөн байна. Тэгэхээр энэ хасах цагийн зүүнний дагуу эргүүлэх гэдэг нь F-ийг үржих нь D, хоорондынх нь өнцгийнх нь синус. Ингээд F-тэй синус буюу хасах 5, үржих нь 2, үржих нь синус 90 бол нэгтэй тэнцүү. Хасах 10 ньютон метр. Тухайн халиг буюу түлхүүр маань цагийн зүүнний дагуу эргүүлнэ гэдгийг л харуулж байгаа.